Бүхэн үзэгчтэйгээр амгалан альтгын Монголын үндэсний олон нийтийн телевизэн цаг үе үзэж бодол ярилцлагын шууд нэвтрүүлэг эхэлж байна. Өнөөдөр миний нэвтрүүлгийн зочноор Монгол Улсын төрийн сойрхолд инженер Намхан Нацагнамын оролцож байна. Тэгэхээр би тантай 3 жилийн өмнө уулзж ирсэн. Дөнгөж Англиас ирлээ гэд их олон ижээ сонирхолтой юм ярьсан залуу байсан. Харамсалтай нь тэр үед битээр ярилцж чадаагүй. Тэгээд тун удаагүй ээжэд та төрийн сойрхолд авсан. Дараа нь Азийн бүтээмжийн шагнал авсан. Монголын үндэсний бүтээмжийн шагнал 2015-ыг авсан. 100 сая төгрөгөөр шагнагдсан. Яг юу л дээ, миний саяны хийсэн төхөөрөмж эрчим хүчний зах зээл зэр бол монопол. Тэр зах зээл бол хамгаалагдсан техникийн онцлогоос болоод. Энэ миний төхөөрөмж үйлдлийн системтэй, PID контрол системтэй энэ хоёрыг ашиглаад бүх төрлийн электрон төхөөрөмжийг хийх боломжтой. Тэгэхээр одоо гар утас, инновашны хар хайрцаг. Тэгэхээр манай төрийн худалдаа авалт 90% тэр хардверүүд байгаа шүү дээ. Янз бүрийн IT-ийн бизнес. Тэр болгоныг хийх боломжтой, тэр одоо мэдлэг, тэр хоёр гар байхгүй бол хийх боломж. Тийм юм авчирсан. Тэгээ би энэ технологийн импортыг орлоо, энэ бүх захиалга надад өгч гээд надад олдохгүй. Тэр нь болохоор хятад ч юм уу, солонгос ч юм уу гадныхын захиалгаар явж энэ бизнес ингээд дуусаад. Тэгээ би энэ IT-ийн инженеруудыг ажлын байраар хангаж чадахгүй. Тэр сурж ирсэн баялгаа, одоо оюуны баялгаа, материалын баялаг болгож чадахгүй ингээл боогдоод яваад байгаа. Тэгэхээр энэ нь болохоор хэн нэгэн сайдаас үл хамааралтай энэ манай энэ системийн онцлог юм л. Тэгэхээр системийн онцлог гэдэг нь та юу гэж хэлэх чинь гэхдээ зэрэг энэ худалдаа гаднаас юм импортэрлж оруулж ирээд өөрсдөө энэ бүтээгдэхүүн болгоод ингээд ажил үйлчлэгээ болгож байгаа компаниудын өрсөлдөөн ерөөсөө л өөрийнхөө чи яг адилхан юм илүү юм хийгээд гараад ирвэл адилхан гэд ингээ хайчиж байгаа юм эсвэл та төрөөс ямар нэг юм хүсэж байгаа юм. Ер нь Алтан үеийг ерөнхий сайд байхдаа хэлсэн шүү дээ. Нацагнамын энэ хардверыг хийдэг, бусны импортоор авдаг юм лээ. Нацагнамын дэмжээгээд төрийн ордонд 800 хүн суулгаж байгаа зарласан. Тэгэхээр нөгөө энэ яам агентлаг чинь өөрсдийнх нөгөө зах зээл болгон чи эзэнтэй болсон. Импортоор шахааны бизнес хийдэг 25 жил 20 жил ингээ хөгжсөн юм чинь ганц ерөнхий сайд ганц би өөрчилж чадахгүй. Тэгээ өөрсөндөө таарсан тендерийн хууль гэж бичээл тэрнийхэн дагуу л авчдаг. Тендер гэдэг ер нь гадаад үг ашиглах бол их хортойгоо. Зүгээр яхам уралдаан ингэ зарлах юм бол Алтан үеийг дарга уралдаан наваг төрүүлчлээ шүү дээ. Энэ хүнээс бусдны дамын 8-ачтай гэдэг. Гэтэл надад тэр нь олддгоо. Тэр нь болохоор дандаа импорт хийдэг тийм дамын 8-ачтаар ин гараар ороод алга болчих. Гэтэ би энд нь бол би гомддгүй. Юунд би гомдж яах нэхэр энэ материал баялаг яаж үйлдвэрлэдгийг манай саарл ордонд байдаг хүмүүс ойлгодгүй, мэддгүүд л би гомдтой. Гэхдээ мэддэггүй биш, мэдхийг хүсэхгүй байгаа юм шүү. Үгүй мэддэггүй юм. Би хэлэхээр гайхаа тийм үгээд дийдэг байхгүй юу. Ер нь манайх чинь энэ оюунлаг одоо хардвер зэг уус шүү дээ. Дандаа импортоор авдаг. Тэгэхээр импортоор авахд чинь сарын ажил. Энийг хийдэг газрууд нь бол 30 жил хийсэн газрууд байна. За ер нь нэг бүтээгдэхүүнийг 3-4 жил хийдэг. Энийг мэдэхгүй байхгүй. Тэгээд хийхээсээ өмнө борлуулалт авчдаг. Одоо би гар утас хий гэж бодъё л да Монгол хөрсөнд болвол тэгэх юм бол гаднаас гар утас оруулж ирэхгүй. Миний нааны стандартаар хийсэн хардвер, софтвертэй электрон төхөөрөмжийг Монгол зархыг зөвшөөрнө гэж хууль гаргачих юм бол энэ бүх зах зээл чинь импортоос хамгаалагдаад энэ Английн арга байхгүй. Англичууд яг тийм аргаар импортоо хамгаалдаг яг өнөөдөр. Тэгээд тэрийг би ингээ өөрөө хийх болно да. Тэгэх юм бол би нөгөө үйлдлийн систем, контрол систем энэ хоёрыг Монгол инженерүүдэд өгөөд тэр нь болохоор Монгол нэрээр байгаа байхгүй. Нацагнам RL фильтр гэл, Нацагнам таск 1 2 гэл. Тэгэхээр хаанаас нь харсан чи Монгол хүний оюуны өмч. Тэгэхээр Монголын бүх IT-ийн инженерийг би тасралтгүй ажлын байраар хангах боломж байна. Гэтэл төр өнөөдөр хийх ёстой нөгөө өөрийнхөө үүрэг оройлыг ойлгохгүй, мэдэхгүй буруу юм хийгээд байгаа. Яг зөв юм хийх юм ойлгохгүй, мэдэхгүй тэр нь би гомдолтой байна. Монопол зах зээлээр дэлхийн бүх улс хөгжсөн. Гэтэл манайхан чөлөө төрөлтөөнөр гээд дэлхийн хэрэглэгч болчиход байгаа байхгүй. Үгүй өнөөдөр бүх дэлхий тийм болчихсон шүү дээ. iPhone-ыг жишээлх юм бол тэгж дэлхийд даяар рекламд хамгийн сүүлийн жишээлх юм бол ягаан iPhone л авахгүй бол өчмөр юм шиг санагдаад байгаа хүмүүс дэлхийгээр амьдарч байгаа тохиолдолд энэ дэлхий чи өөрөө юм болчиход байгаа юм биш юм уу? Тийм яг үнэ. Одоо шинэ iPhone-ыг англиас авахд англичууд өөрсдөө хийсэн байхгүй. Шинэ Nokia-г авлаа гэхэд те Samsung-ийн телевизээр авахд өөрсдөө хийсэн байдаг.
Nokia гэдэг амар том манай саарлан шиг том байшин байна. Тэнд англичууд юу гэдэг юм хэрэг тэр Nokia-гийн ч нэг iPhone-ы софтвер, хардверыг Английн стандартад оруулж өөрчилдөг байхгүй. Тэр нь импортоо хамгаалах арга. Тэрнээс биш одоо би нацгнэм гэдэг гар утас хийчихэд англи зарах боломжгүй. Англи стандартыг авч иж хийх ёстой. Тэгэхээр тэр нь жил болгон 2 сая паунд төлөм болохоор ерөөсөө Английн нэг компанитай гэрээ хийгээд за би нацгнэм гэдэг компани Англид байгуулад англи эзэнтэй тэр миний имийг Английн стандартаар бүх юм өөрчлөөд зардаг. Ингэж одоо импортоос өөрийгөө хамгаалдаг. Тэгээд тэр мөнгөө би авч чадахгүй. Жишээ Nokia-гийн эзэн за англи зараад тэр мөнгөө авч чадахгүй. Тэндэл үрж дарж одоо үрэх хэрэгтэй. Гадагш мөнгө явуулахгүй. Жишээлбэл одоо намайг тэр Alstom-д ажиллаж байхад Alstom чинь Францын компани Английн бүх юм худалдаа авсан. Тэгээ Франц руу нүүлгэж чадаагүй. Тэгээ эхнийх нь нүүлгээд дараачих нь чадаагүй. Яг тэгэхээр эхнийх нь нүүлгэнгүүд 2 миллиард паунд жил тэгэхээр Английн засгийн газар хорж байгаа байхгүй хүчээр. Тийм байж болохгүй. Гэхдээ Азийн баруун яаж гарсан гэхээр хоёрхан арга байд юм байна түүхэнд. Нэг нь бол Монгол зохихгүй арга. Одоо Пак Чун-хигийн диктатор. Монгол диктатор тогтвол Орос хятад ороод ирнэ. Нөгөө ялгаж байгаа талд нь туслах гээд ороод ирнэ шүү дээ. Тэгэхээр энэ Монголд байж болохгүй арга. Тэгээ гадны колон болж явахаар энэ альгуур худад дээрлүүлээ явж исэн дээр үстэй тий. Тэгэхээр нөгөө арга нь бол Монгол юм. Хоёр дахь арга нь болохоор 50-нд болсон сонгуул байхгүй. 50-нд ямар сонгуул болсон гэхээр нэг цагаан альгуур хүн ялахгүй юу. Одоо Стив Джобс шиг баруунд ажиллаж байсан мэдлэгтэй хүн ялахгүй юу. Тэнгүү тэр хүний хувийн бизнесээр электроник хувьсгал болоод улсын бүх захиалгыг тэр манер өөрийнх нь компанид аваад тэгээ хэдэн саяын захиалгаар юм хийн штэ. Тэнгүүт минийх шиг борд чинь хэдэн 100 мянган захиалгаар хийн. Бүр 5 саяын захиалга 5 сая ширхийн захиалга болоод ирэхээр тэрийг нэг бордыг би нэг товч шиг силикон болгох боломжтой байхгүй. Тэр хүн тийм үйлдвэрлэл хийгээд дэлхийн зах зээлийг эзэлсэн LCD-гээр PowerTech гэдэг LCD Англи, Америкийн бүх IT-ийн компанид ашигладаг. За хүлээж. Тэгэд энийг юу гэсэн үг юм? Монголд тэ хэрвээ цагаан альгуурхууд сонгуулж ялах юм бол ашигтай байхгүй. Эсвэл одоо төр барьж байгаа хүмүүс импорт хийдгүү, экспорт хийдэг IT-ийн компани эзэдүүд одоо дотоод үйлдвэрлэх Samsung-ыг байгуулъя л да. Тэрний эзэдүүд нь төрийн томчууд байх юм бол бид нар автоматар өгч. Энэ нь бол ашигтай сайн тал гэж байна бас альгуурх засгалд. Би нэг л юм ойлгосон. Би Монголын инженерүүд зөв замын зааж өгөхөнд бол доктор, профессор би авч болохгүй. Яа тэгэхээр хүмүүс гурав өөртөө хамтран ажиллаж болохгүй гэж байна. Юу гэсэн үг вэ? Би өөрөө доктор, профессор цол авч болохгүй юм байна. Манай одоо Туванжав миний багш инженер. Ер нь инженерийн бүлэгнийх нь надад тэг зөвлөсөн байхгүй. Яа тэгэхээр ерөөсө бакалавр дээр гараад баялаг бүтээсэн инженерүүд аливаа их мэдлэгтэй байд юм байна. Одоо Монгол дээр, Англи дээр ер нь Англид энэ нээлт Итали, Грек гаралтай, еврей гаралтай англи хүмүүс дандаа нөгөө зөвхөн инженер, бакалавртай. Зарим бүр ямар ч сургууль төсөөгүй Стив Джобс хүмүүс байна. Тэгэхээр би зөв замын зааж өгөх юм тул тийм юмд орж болохгүй. Одоо доктор, профессор цол авч болохгүй нь шүү дээ. Тэгэх юм бол оюутнуудыг буруу замаар явуулчих. Тэгээд би оюутнуудаа зөвлөж байгаа. Энэ өнөөдрийн миний гомдол бол зөвхөн төр зурах. Дараачийн би юунд гомдоод байна гэхээр энэ хүмүүс намайг дэмжээгөө муухай сэтгэлдээд би гомдоогоо. Энэ нэг энгийн одоо зүй тогтлыг те энэ оюуны баялаг бүтээх тэр ажлын дарааллыг мэддгүүд нь би гомдоод байгаа байхгүй. Би зохиож яриаг өнөөдрийн англи. Тэгэхээр энэ проблем бол зөвхөн хитэн сарын л настай. Дараагийн сонгуулиар энэ шал өөр болно. Дараагийн сонгуулиар одоо ялсан хүмүүстэй арай өөрөөр сэтгэдэг болно. Миний бодож байгаагаар бол инженерийн яамдууд байхгүй болно. Ер нь капиталист нэгэнд байдгүй шүү дээ. Итгэл баяны дүрмээр ажилт юм байна. Тэр байхаар тодорхойлолт наатаа жоохон тодорхойлолт. Итгэл баяны дүрмээр тэгэхээр дэлхийн бүх улс итгэл баяны дүрмээр ажилдаг. Тэгээ тэр улсууд хөгжсөн. Коммунист дүрмээр ажилласан одоо Зөв Европ монголчууд ингээд сөнөөд шүү. За итгэл баяны дүрмээр ажиллахдаа яаж ажилласан? Тэгэхээр ингэдэм юм байна л да. Одоо тавилаа усж байгаа гэдэг нөх юм байна те. Тэр нөхөр имийг төр шалгах чадваргүй байт юм байна. Капиталист төр хизээж технологиг шалгахгүй. Одоо Стив Джобсын гар утсыг ганц хүмүүсээд шалгаад чи тэрэн дээр алдсан биш үү? Стив ваг чи тэрийг өөрчлөлтөө гэж хэлж чадахгүй. Гэтэл чадна гэж удаад энэ ажлыг энэ аппарат ажиллаад байна шүү дээ. Энэ коммунист тогтолцоо. Тэгээд төр хизээж тийм мэдлэгтэй байхад хэцүү байхгүй боломжгүй. Гэтэл социализм тийм
явж байгаа дампуураад ялзарсан. Гэтэл энэ ялзарсан вирусыг бид нэр 20 жил улам том хөгжүүлж нэг хулгай хийх боломжоо бий болголоо шүү дээ. Тэгэхээр одоо би энэ саарл ордны зарим хүмүүстэй ярьж байна. Дараа бол ийм юм байхгүй. Тэгэхээр тарилаас жагаа тэр автобусаа хийсэн металл өрхийн салбарын өөрийнх нь мэдлэгийг те практик дээр батлаад одоо бараг нэг 10 жил явж ирнэ энэ тарилаусан те. Тэгвэл энэ хүн тэр зах зээлийн хаяад энэ хүнтэй л ярина. Энэ салбарын лорд, энэ салбарын эзэн байхгүй. Тэрнээс ч тээврийн яамны сайд гэж байж болохгүй. Өнөөдөр Samsung гэхэд өмнө Солонгос гэхэд 5 компанитай л уулздаг, 5 сайттай уулзж байгаа юм шиг. Тэгэл тэр нь эдийн засгийг хариуцвал тэднэрт зээл өгнө, хүүгүү зээл өгнө, тэднийг тордон те. Тэднэр нь ард түмний ажлын байраар хангад хижээж яадаг. Ийм энгийн тогтолцоо байхгүй. Хүн чаддаг хүнд нь тэр зах зээлийг өгнө. А тэрнээс биш одоо өнөөдрийн коммунист дүрмээр их юм бол олигархууд тэр зах зээлийн эзэн болчихно. Одоо яам агентлагийн даргын тушаалаар тэр доржин тэр зах зээлийг үг гэвэл ямар ч юу ч мэдэхгүй нэг олигарх дурак тэр зах зээлийг авна шүү дээ. Тийм үү. Тэгэхээр энэ бол бүр аюултай. Тэгэхээр тэр мэдлэгээ практикт баталсан хүмүүс байна. Одоо зах зээл болгон тэр Мон Химогийн Дэмрэл багш чинь олон улсын дадлаг туршлагатай экспорт хийцэн. Солонгосоос тэр Америкийн мэдлэгийг толгоондоо хийж ирээд тэнд олон жил ажиллаа сурсан хүн шүү дээ. Тэгжээд энийг хийж байгаа байхгүй. Тэгэхээр тэр хүн экспортод гараад юм хийж байгаа тэр зах зээлийг тэр хүнд л хариуцуулж тэгэхээр ирээдүйдээ нөгөө татрын байцаагч болж хэдэн цаас олон хүүхдүүд байл хэрэггүй тэр сургууль битгий ороорой гэж зөвлөв. Инженер бол гэх юм. Инженер болсон ашигтай болно. Та бол жоохон гомдолтой ч гэсэн инженерийн ирээдүгөө сайнаар л харж байна гэж ойлголоо. Ерөөсөө сая л нэг асуултаа хариулдаг болсон шүү дээ. Гэхдээ эх орондоо ирж байгаа гомдол суул хохин байхгүй тий. Хоёрдугаар ээлжийн популяцид хоолнд орохороо бүр иргэний дайн гардаг энэ арчлалын түүх байна. Дэлхийн бүх улсад. Тэгэхээр манайхан ч одоо ингээд туйлширж штэ. За энэ 20 жил хулгай хийсэн хогнуудыг хэрэггүй шинэ хүн сонгоно гэж штэ. Ер нь бол масс энгийн заяа. Энэ чинь байгалийн хувьд бүх улсад тэгсэн. Тэгээ юу болсон гэхээр шинэ брейкийн апины арчил боолууд дээр гарсан байхгүй. Бүр нөгөө шоронд байсан хүмүүсийг солилцож тэд нэр төрөд гарч ирсэн. Тэгэхээр арчилсан засаглалын муу тал тэр байхгүй. Бүх хүнд боломж олгодог. Тэгэхээр ямар ч хүн төрд гарч ирэх боломжтой. Тийм аюултай засаглал. Зүгээр 20 жил төр барьсан хүмүүс шүү дээ. 30 хүнд байгаа шүү дээ. Энэ хүмүүс муу сан ч гэсэн социализмын дараалалтай хүмүүс болохоор надад тэр нь хэрэгтэй байхгүй. Тэр фактор нь. Тэрнээс ч тэр хүн мэдлэгтэй байна уу, мангар байна уу тэнийг их надад хамаахгүй. Тэр фактор нь өнөөдөр хаач олдохгүй тийм чухал фактор. Тэгэхээр энэ хүмүүсийг дамын 8 хийдэг нь болиулаад үндэсний үйлдвэрлэгч болоход миний энэ мэдлэг хэрэгтэй болох байхгүй. Монголын бүх зах зээлийг базаад масс зах зээл гаргаж ирээд тэрийг 30 жил үйлдвэрлэх тийм төлөвөө гаргаж ирээд айл болгон компани болгонд захиалгатай. Тэр монопол компаниас захиалга авдаг Монголын Samsung-ыг байгуулна. Гэхдээ Солонгосыг 5 компани байгуулахгүй. Яагаад гэвэл тэр чинь маппинг систем үүссэн юм байна. Солонгос чинь тэрнээсээ зах зээлээсээ булаацалтаад. Тэгэхээр ерөөсөө нэг л компани байсан ашигтай байхгүй. Одоо оюунлаг бизнесийг хөгжүүлж хамгаалах арга нь монопол зах зээл. Дэлхийн түвшинд батлагдсан. Монопол байхгүй бол шинэ интерактивыг харъя. Нэг хүн ороод 2 жил имийн сураад хэрэглэгчийн хямдхан үнээр булааж аваад ингээл хэрэглэгчээ алддаг. Гэтэл Samsung-ийн софтверыг сурсан инженер тийм боломж байхгүй. Тэр Samsung-ийн зах зээл. Тэр үтгэл хуундаа гар утас хийж болохгүй. Samsung машин хийж болохгүй. Зах зээл болгон эзэнтэй тэр баялагийг бүтээсэн компанид нь тэр зах зээлийн ямар ч байсан 30 жилээр хайд юм байна. Солонгос бол насан турш найцсан. Тэгжий тэр хүний оюуны өмчийг хамгаалж оюунлаг бизнес хөгждөг. Монопол байхаараа юм чанарын 100% баталгаатай хөгжих боломжтой. Чөлөө төрөлтөнд орохоор одоо хуурамч одоо дожи тийм одоо хулих гэдэг нь шүү дээ. Тийм хуурамч бүтээгдэхүүн хийж ингэж зардаг. Тэр нь хүнсний бизнесээр болохоор хүний хавдар үсгэж. Социализмд тийм байгаа юм шүү дээ. Гэтэл энэ Англи Америкчийн хүнсний бизнес нь хавдар үсгээд байгаа байхгүй 10 20 жилийн дараа хүмүүс өгч байна. Тэгээ энийг арчилсан төр зогсоод дийлэхгүй. За одоо хоёул засаглалын асуудал руу та ястай юу ч ярьсан засаглалын асуудал руу ороод байсан. Одоо яг жигнэсээ ярив. Тэгэхээр саяхан Барселонод болсон тэр байгууллагын чинь тухай би бас жоохон харлаа. Дэлхийн эрдэмтдийн зөвлөлгээд. Тийм. Тэр байгууллага бол ерөнхийдөө ЮНЕСКОтой хамтарч ажиллахдаа бол тэр
эрдэм шинжилгээний салбарын ажилтнуудын ёс зүйн тухай их голчилж ярьдаг байгууллага байна. Тэрэн дээр та илтгэл тавихтаа дэлхийн дулаарлаас хамгаалах улс төрийн шинэ гарц гэж ярьсан байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо эцсийн дүндээ таны сая болтол ингээд бүх асуудал дундаа яриад байгаа асуудал чинь энэ улс төрийн гарц болж таарад байна уу? Тэгэд дэлхийн дулаарлалтай гэж холбогдох нь ямар учиртай юм? Яг энэ Англи, Америкийн эрдэмтэд, Францын эрдэмтэд тэнд зөндөө ярьсан. Энэ Англи, Америкийн арчилсан тогтолцоо маань авилгалыг автоматар ингэж үйлдвэрлээд тэр авилгал нь ногоон дэлхийг сөнөөж ийн гэж яриад байгаа. Ураны хэрэгцээг эсгэж ийн, хариуцлагагүй уул уурхайг Африкт хөгжүүлсэн, одоо Азид хөгжүүлж ийн. Тэгээ энэ маань ногоон дэлхийг сөнөөж ийн. Тэгээд одоо үүнээс энэ шалтгаанаас болоод Америкт Большевик маягийн хөдөлгөөнүүд гарцсан. Occupy Wall Street тэр нь бас баруун Германд гарцсан. Ингээд коммунист Большевик диктатур руу орох тийм зүй тогтол ажиглагдж байгаа. Паретогийн хэлсэн онолоор бол энэ орно. Парето юу гэж хэлсэн хэрэг энэ капиталист нийгэм чи үнэг шиг залтай ард түмнийг молигдсоор байгаад дэлбрээд нэг хүний сасгал руу орно гэдэг онол гаргасан юм байна. Дэлхийн бүх улс энэ циклээр хөгжиж байгаа. Хизээ хэлүү 100 жилийн өмнө. 100 жилийн өмнө арга Ленин багштай ажилласан. Тэгээд тэр Парето бол социализмын тухай ойлголт байгаагүй. Ленин багш. Тэнгуут одоо миний харж байгаагаар бол нэг хүний сасгал нь одоо фашизм, хаант улс, коммунизм юу ч хийж болно шүү дээ. Паретогийн үед социализм байгааг болохоор манай мэдээг. Гэтэл дэлхийн эрдэмтэн юу гэж харж байгаа нөхөр энэ бол социализм болно. Яагаад гэвэл нөгөө Маркс гэдэг хүн чинь баахан ном судар бичсэн шүү дээ. Тэгээ коммунист тэр Марксийн дүрмээр одоо бүх Америкийн тэр олигархуудыг үр удмаар нь алж тэр Wall Street баячуудын хороолыг дэлбэлж яг тийм нэг айхтар одоо амар хортой үзэгдэл болох гэдэг шүү дээ. Тэр одоо байгалийн хуулиараа. За зарим нэг эрдэмтдийн хэлж байгаагаар за. Ер нь энэ байгалийн зүй тогтол юм болно. Тэгэхээр энэс урьдчилан сэргийлэх арга нь энэ миний санал болгосон улс төрийн саармчлалтын онол юм. Энэ онол ингээ гараад хэрэгжих юм бол тэр Америкийн олигархуудыг аврах болохоор Америкийн олигархууд миний нэг дэмжиж байгаа байхгүй. Яагаад тэгэхээр яг өнөөдрийн Америкийн арчилсан засаглал маань тэр нөгөө Большевик хөдөлгөөнүүдийг ингэж гарч ирэх шалтгаан болоод байгаа. Бүгдийг барай шоронд хийсэн Америкууд. Дахиж гарч ирээд байгаа. Шалтгаан нь тэр капиталист нийгэм өөр байхгүй. Арчилсан засаглал. Тэгэхээр миний энэ хэлээд байгаа онолоор өнөөдөр Швейцар, Швед арчлыг байгуулсан байна. Энийг модон шааны үед яг ийм загвараар байгуулсан байсан. Тэрний үеийнхээр одоо модон шаан хаан байлаа л да тий. Гэтэл одоо хаанд матаас өгдөг популист танхим байна. Одоо энэ борчуудын танхим бумаа юм. Сэрэлт киноны бумаа юм шиг хүмүүс аахгүй. Одоо энэ манай популист сонгуулиар гарчсан 76 танхим чинь бумаа юм шиг хүмүүс аахгүй. Нэг гар үсэх мэдхөө ингэж хуруугаад арддаг хүмүүсээ. Тэгээд мэдлэгтэй ихтгэл баянуудын танхим байна. Насан турштай байдаг. Тэд нар бизнес хийдэг. Инженерийн яам байхгүй тэд нар хийдэг. Энэ засгал байна. Тэгээ эндээс модон шааны өөрөө хүчтэй. Эднэрээс татвар авахын тулд энэ матаас авдаг механизм нь байхгүй. Тэгэхээр яг энэ загвараар өнөөдөр Швейцар хөгжсөн байна. Тэгээд энэ загварт 1848 онд ороод тэгээд тэрнээс хойш ерөөсөө 7 сайдл байж идэг. Ерөөсөө тэр өвхөн хөтлөө байдаг. Тэгээ хамгийн тоол жишээ гэхэд 1959 оноос 2003 он хүртэл 7 сайд хинч өөрчлөгдөв. Тэр нөгөө бурхан өвхөн хөтлөө тэнд байдаг. Байнгын төр одоо нэг улс төрийн 7 гишүүн гэж байсан шүү дээ Монголд. Төр байнгийнх байж энэ олигархуудыг дарж ногоон дэлхийг ард түмний хамгаална. Тэрнээс ер нь парламент байна гэдэг бол олигарх байна. Ерөөсөө энэ байгалийн хууль юм байна. Тэр Монголын парламент социализмуд байсан шүү дээ бүгд турал. Жишээ нь бал дарга бол эрх мэдэлгүй. Эрх мэдэлтэй. Гэхдээ бүх юмд оролцдоггүй. За ганцхан жишээ ярих уу. Одоо бал дарга байгааг бол дандан сайд аль хэдийн одоо ингээд ажилгүй болох байсан юм байна. 20 жил сайд хийсэн дандан сайдыг нөгөө одоо бүгд турлч бас олигарх характер байна шүү дээ. Нөгөө бүгд турлыг шүүмжилдэг нэг сайд гараад ирэхээр ингээ халахыг болно одоо яа хинч байсан те. Тэнгуутаа худлаа гүтгэхэд хөдөө явж үзээгүй сайд гээд худлаа гүтгэхэд рапортод оруулсан. Бал дарга тэрийг уншаал гарсан. Тэнгуутаа бал дарга бол тэр нарийн ширийн ажилд оролцдоггүй. Тэр бүгд турал парламент хийдэг ажил. Тэгэхээр тэр олигарх характераар хэлмэгдүүлсэн. Тэнгуут нь дамжин сайд бал даргад хандаад та шалга гэсэн. Тэгээ бал дарга шууд 18 аймаг руу уцаар яриад яахан тэр чинь нөгөө улсын зардалгүйгээр өөрийнхөө албаны машинаар очиод үнгүй хоолнд орчвол нөгөө мөнгө хэмж яваад байхаар нотлог. Тэгээд бал даргыг авраад бүр дээш нь дэвшүүлээд
улс төрийн товчонд одоо гишүүн болгоод авч исэн. Тэгэхээр бал дарга энэ төрийн одоо лидер ийм босоо тогтолцоотой байж энэ олигархуудыг дардаг, хүмүүжүүлдэг. Тийм боломжтой. Шинэ одоо хотоос энэ нөгөө гадаад харилцаанд нөгөө явсан хүмүүс том дарга болдог гэсэн шүү дээ. Тэгэхэд дандаа дарга нарын хүүхдүүд яваад байна. Одоо дандаа хөдөөнөөс малчтын хүүхдүүд явуул гээд манай даваа самбуу сайд азар завхнаас явж исэн байхгүй. Тэгэхэд хөдөөний малчны хүүхд одоо сайд Лондонд сайд байсан даваа самбуу сайд тэгж явж исэн. Тэгэхээр энийг бол бал дарах хийсэн. Яг үл босоо тогтолцоотой олигархуудын муу юмыг шүү дээ. Америкийн онол шүү дээ. Монтескигийн онол бол босоо тогтолцоо байхгүй. Энэ байнгын засаглал байхгүй. Олигархууд энийг сонгодог 4 жилээр. Тэнгуут энэ бол мөнгөний хаант тус болсон гэд би энийг хэллэнтэй юм биш. Америкийн эрдэмтэд энийг баталсан байхгүй. Мөнгөний хаант тус. Шудраг үнэн гэж юм байхгүй. Мөнгөөр л бүхнийг шийдэг. Одоо бид нэр одоо шилэн дансны хууль, алтан дансны хууль хийсэн чинь бүтггүй. Таны хэлдгээр энэ үзэл суртал хүмүүжүүлэх хэрэгтэй. Тэрийг бага наснаас нь одоо цэцэрлэгийн багш нар 10 бага ангийн багш нар олон тэрбумыг хаяа л да. За нэг 10 тэрбумыг хаяа заяа. Тэгвэл ирээдүйд хэдэн 900 тэрбумаар шорон барих байсан бол тэр нь байхгүй болно. Эдийн засгийн хувьд ашигтай. Дээрээс нь бас нийгэм сайхан нийгэм болно тий. Тэгэхээр тан ганц одоо юу одоо хууль дүрмийн актив гэдэг нь бол 80% та. Тэр актив гэдэг нь ийшээ 60% та. Тэгээд тэгшүүн зөвхөн гурвалжны 2 кайттайгаас нийлбэр нь 100%. Ийм харьцаагаар хөгждөг юм байна. Одоо актив хүч гэж байдаг, актив хүч гэж байдаг. Тэгэхээр Монголд ч нэг үзэл суртал гэдэг нэг хайцсан шүү дээ. Тэгээд тэр бол үзэл суртал гэдэг юм хайчвал нэг хүний нэг төрлөх аранш нь араатан байхгүй. Хүн болгонд идэх хоол хэрэгтэй, өмсөх хувцас хэрэгтэй, орон байр хэрэгтэй. Тэгэхээр энэ ямар ч төрлийн философи энийг зөвшөөрдөг, шашныч бай, марксист бай зөвшөөрдөг. Энэ хэрэгцээс болоод хүний чөлөөт нөгөө үзэл суртал чөлөөт характер нь араатан байхгүй. Тэгэхээр бид нэр 90 оноос хойш араатнуудыг хүмүүжүүлсэн. Тэгээ энэ араатнууд одоо 30 орчим настай залуучууд төр барих юм бол энэ дэлбэрэх байхгүй. Одоогийн хүмүүс чинь 70 жилийн даруулгатай хүмүүс шүү дээ. Тэгэхээр энэ хүмүүс байгаа дээр энийг засахгүй бол ирээдүйд төрийн тэргүүнүүд хар тамхины 8 хийдэг, хүний 8 хийдэг болно. Ийм аюултай нийгэм байхгүй энэ харилцан засгалж. Ийм л зүйл асуумаар санагдаад байна да. Бид нар өнөөдөр бүгдээрээ улс төрийн тогтолцооны тухай, ерөөсөө Монгол хүнийхээ тухай их ярьдаг болж байна. Тэгээ тань шиг хүн бас яг энийг яриад энэ тал дээр бодоод ингээд энэ их ажлын хажуугаар энийг яриад байж байгаад би нэг талаар талархаж байна. Дотроо баяртай байна. Нөгөө талаар би бол харамстай. Яагаад тэгэхээр би чинь цаг минут тутамд олон тэрбумын импорт орлуулад баялгаа бүтээж явах миний хайрын цагийг би дэмий улс төр ярмааргүй байхгүй. Яагаад тэгэхээр хэрвээ манай засаглал хятадх шиг байсан бол би өнөөдөр долларын тэрбумтан болцсон. Долларын тэрбум захиалга авсан багс. Тэгээ чаана гээд миний доор ажиллаж байсан надаас юм сурж байсан залуу хятад очиод олон тэрбум долларын эзэн болцсон байна шүү дээ. Тэгэхээр би тэр татарч байна. Тэгэхээр хэрвээ манай засаглал юм одоо ухаалаг засаглал бол би тийм захиалга авчаад тэр юм дээр л би ажилламаар байгаа байхгүй юу. Би ч хийж байгаа юмар бахархалтай баймаар шүү дээ. Тэгэхгүй би энэ намын хурал ч юм уу засгийн газрын хурал сууж тэн дээр ингэж унтаж те цагаа дэмий юмд өрмөөргүй шүү. Би баялгаа бүтээмээр байгаа. Тэхийн тулд манай засаглалыг ухаалаг болгож иж энэ биелнэ. Хэрвээ энэ ингээд ухаалаг болоод биелэх юм бол би 2 жил ажиллаад тэтгэвртэй гарна. Би бусдад нөгөө хүүхдүүдтэй юма зааж өгөөд тэр залуучуудын хийх ажил байхгүй. Би юу ч хийхгүй. Гол нь би өөрийнхөө 2 гарыг л өгнө. Үйлдэлээстэй, нөгөөх нь PID контролстэй. Тэгээ энийг өгвөл энэ хоёр байхад бүх төрлийн хаардверийг Монголда дурын оюутан хийх боломжтой. Тэгээ бүх ямартаа хамгаалал тэгэл Азийн бар автоматар болно. Энэ олигарх цагаан олигархын хүчээр автоматар хөгжин тэрнээс иш ямар нэгэн хууль дүрмээр биш. Энэ тогтолцооны онцлогоор автоматар хөгжин. Гэхдээ за төгсгөлийн асуулт. Гэхдээ та юу гэж бодож байна? Энэ та угаасаа 16 оны сонгуулиас хойш ийм болно л гэж бодож байна л да. Тэр ийм болох ёстой, ийм болгох таны хүсэж байгаа тийм засаг төрийг, тийм бодлогыг явуулах тийм хүмүүс чинь сонгох хүмүүс нь бид нар шүү дээ. Бид нар таныг хэр ойлгож байгаа юм? Тэгэхээр би яг хоо энэ янз бүрийн одоо манай Монголд чинь саарл ордончээр нь олон жил улс төр хийсэн мэдлэгтэй хүмүүс байна л да. Би энэ хүмүүс юм ойлгуулал ингээл яриад яваал маш олон хүмүүстэй уулзаал юм тайлбарлал. Тэгэл тийм сайн хүмүүс л дараагийн сонгуульд ялах болов гэж би яллуулахын төлөө зөтгөн дээ.
Тэгэхээр тэд нартай ярьснаа сонгогчтой ярих хэрэгтэй биш. Сонгогчтой яриад яах юм би яана гэж. Үгүй тэдний чинь би өөрийгөө сонгуулна гэж юу? Үгүй. Тэр таны ухаантай тэр ухаалаг засаглалын чинь бий болох хүмүүсийн чинь сонгох нь одоо бид митийн хүмүүс шүү дээ. Энэ танаас ийм байна. Public relation гэж subject үүссэн юм байна. Сонгуулиас болоод. Тэгэхээр энэ арчлан засаглалын муу тал. Социализмын үед бол сонгуулийг зөв хийдэг байсан. Зөв хүмүүсийг дээш нь татаж чаддаг байсан. Яг гэвэл энэ бол арчлалын нэг хэлбэр социализм бол сайжруулсан хэлбэр. Сарын дараа наадах чинь өөрчлөгдөхгүй шүү дээ. Яг өнөөдрийн арчлан юугаар гэхээр энэ ялах хүмүүс нь бол тодорхой. Би тэр хүмүүст нь юм ойлгох хэрэгтэй. Ялах хүмүүс нь. Яг ингээд одоо би ард түмэнд юм ойлгуулад ингээд за энэ сайн хүмүүсээ энийг дэмжих тийм үлгэр шиг юм байхгүй. Яа тэгэхээр ард түмнийг молигдож нөгөө сонгуулж ялдаг энэ олон зуун жилийн туршлага байна штэ. Энэ арчлан засаглалын одоо нэг байна. Тэгэхээр ард түмэн бол нэг 10 цаасны өгөл көөхий амд нь боо өнхөөсөн хүндэл саналаа өгнө. Эсвэл одоо юу гэдэг юм одоо чинь нэг хүнээс тэр бом төгөр гаргаад нөгөө мөнгө тарааж сонгуул ялна штэ. Тэгэхээр тэр мөнгө чинь над шиг хүмүүст байхгүй штэ. Тэгэхээр энэ сонгуульд бол ялах хүмүүс нь ялна. Тэр хүмүүст би юм ойлгуулах хэрэгтэй болов гэж бодож байгаа. Тэрнээс биш сонгуульд одоо би нэг сайн хүмүүс цуглуулад тийм байхгүй. Сайн хүмүүс гэх юм бол би харж байгаа энэ манай дотор л байгаа. Одоо 70 жилийн даруулгатай мэдлэгтэй хүмүүс байгаа шүү дээ. Бүгд тийм муу хүмүүс байхгүй шүү дээ. Тэрнээс биш одоо шинэ хүмүүс аваад энэ тийм үлгэр шиг байхгүй. Харин ч одоо 2 дугаар ээлжийн популистууд аюултай одоо дайн гаргаж ирсэн түүх байгаа байхгүй. Тэгэхээр энэ нөгөө Платоны ондоор би юу ч харж байгаа нөхөр ирээдүйд юу болох нь харагдаад байгаа байхгүй. 10 20 жил 100 жилийн дараа 1000 жилийн дараа юу болох нь харагдаад. Тэгэхээр бүх юм илэрхий байхад тийм буруу алхам хийх хэрэггүй.